Сайн уу? Өнөөдөр би танд гайхалтай нэгэн түүхийг хүргэх гэж байна. Энэ бол 31 настай бизнес эрхлэгч Матью Галлахерийн түүх юм. Тэр ердөө 2 сарын дотор 20,000 амдаар доллар зарцуулан AI дээр суурилсан компани байгуулжээ. Та итгэх үү? Тэрээр Лос Анжелес дахь гэрээсээ AI ашиглан гайхалтай зүйлүүдийг хийж эхэлсэн. Програм бичүүлж, вебсайт хийж, сурталчилгааны зураг, видео бүтээж, тэр чатгаа хэрэглэгчийн үйлчлэгээгээ хүртэл автоматжуулсан байна. Үр дүн нь айхавтай байсан. Түүний Medway компани эхний сард 300 хэрэглэгчтэй болсон бол 2 дахь сард 1000 хэрэглэгч нэмж авсан байна. 2025 онд тус компани 401 сая долларын орлого олсон байна. Одоо тэд ердөө 2 хүний бүрэлдэхүүнтэй хатлаа 1.8 тэрбум долларын орлого хийх төлөвтэй байгаа гэвэл та итгэх үү? Энэ бол зүгээр нэг түүх биш, харин AI хүч чадлыг харуулсан бодит жишээ юм. Сэм Алтман өмнө хэлсэн. AI тусламжтайгаар ганц хүний тэрбумын компани бий болно гэсэн үг бодит болж эхэлж байна. Галлахер өөрөө энэ бол AI компани биш. Гэхдээ би үүнийг AI-гаар хийсэн гэжээ. Тэр ChatGPT, Claude, Midjourney, Runway зэрэг AI хэрэгслүүдийг ашигласан байна. Энэ түүхийн гол санаа нь AI ашиглал цөөн хүнтэй, бага зардлаар маш хурдан том бизнес босгож олно гэсэн үг юм. Гэхдээ эрсдэл бий гэдгийг мартаж болохгүй. AI заримдаа буруу мэдээлэл өгч, хойд их зүйн асуудалж үүсч болно. Эцэст нь тэр анх удаа амьдралдаа survival mode-оос гарлаа гэж хэлсэн нь түүний энэхүү амжилтын утга учирыг харуулж байна. Энэ бол AI-ийн ирээдүй таны боломж юм. Уугна багшийн хуудсыг дагаарай. Амжилт хүсье.